Үнэхээр найз нар минь намайг таньдаг гэж нэг үг байдаг. Яг үнтэй хэлэх юм би та бүхэнд бидний хамгийн дотны найз хинбэ гэдэг талаар та бүхэнтэй одоо үзэл бодлоо хуваалцах юм аа. За тэгээд энэ хүн номлыг хийхээс өмнө бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Тэгээд эзэн хамгийн дотны найз болох бурхандаа хандъя. Агуу эзэн минь тэгээд та бидний хамгийн дотны зөвлөгч байгаа талархаж байна. Тэгээд та биднийг эвэж өдөрт үнэхээр баяртай байна. Тэгээд яг энэ цагт бид бүхэн тантай өөрийнхөө одоо эдис бүхэл зүйлээр хамт байхыг хүсэж байна. Тэгээд та биднийг эвэж өгөөч. Тэгээд яг одоо би бас таны үгийг хүмүүст амжуулах гэж байна. Тэгээд надтай хамт байж тэгээд миний амнаас гарах үгийг эвэж өгөрөө таньсгуулж байна. Энэ бүгдийг таны хүү Есүс нэрээр гуйлаа. Аамен. Би та бүхэндээ нэгэн сонирхолтой түүхийг ярихыг хүсэж байна. За нэгэн сургуульд нэлээд одоо алдартай тийм одоо анги байжээ. Тэгээд тэр анги нь бол одоо 5 дугаар ангийн сурагчид байж. За тэгээд тэр сурагчид юу гэдэг хүүхдүүд байсан бэ гэхээр зэрэг бол тухайн сургуулийн одоо хамгийн муу анги нь байж. Тэгээд тэр ангиас дандаа болохгүй бүтггүй хэрэг, тэр ангиас дандаа болж бүтэхгүй одоо хил ам. Тэгээд тэр ангиас дандаа одоо болохгүй муу санаануудад бол гардаг байж. За тэгээд энэ ангид бол одоо багийн багш бол одоо энэ ангийг одоо хариуцаж ажиллахад үнэхээр хүндрэлтэй тийм одоо хэцүү анги байдаг гэжээ. За ингээ нэг удаа дөнгөж сургуулаа төгссөн нэгэн шинэхэн залуу дипломоо хүртэлэн маш ирч хүчтэйгээр тэр сургууль дээр хурж ирж маш их баяр хөөртэйгээр тэр сургуулийн захиралтай нь уулзаж би одоо энэхүү ангид одоо хичээл заамаар байна. Тэгээд би танаас сургууль багшилмаар байна. Тэгээд та надад туслаач гэмээр одоо санал тавьж. За ингээд бол тэрхүү захирал бол эхэндээ бол манад одоо ажиллах одоо тийм боломж байхгүй гэж хариулсан. Гэсэд ч гэсэн нөгөө залуу одоо маш их итгэлтэйгээр одоо хичээнгүйлэн гуйж бас учраас захиралд ямар бодол төрсөн бэ гэхээр зэрэг. За нэг боломж байна. Тэгээд манай сургууль одоо нэлээд одоо тийм хэцүү сахилгагүй одоо тийм хүүхдүүдтэй нэг анги байна. За тэгээд тэр ангид бол одоо багш нар бол ер нь тестгүй юм аа. Тэгээд үнэхээр олон багш нар дааж авсан хэдий ч гэсэн одоо болтол одоо тэр хүүхдүүдийг засаж хүмүүжүүлж чадаагүй. За тэгээ одоо болтол тэр хүүхдүүд л одоо маш их тийм дэггүй одоо томоогүй хэвээрээ байна. Хэрвээ та өөрөө хүсвэл энэ ангийг одоо танд өгч болох юм аа гэж бол хэлсэн. За ингээд нөгөө залуу маань бол одоо ямар ч эргэлзээгүйгээр тгий хэмээн бол хүлээж авсан. За тэгээд тэр сургуулийн захирал тухайн одоо багшид юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг за тэгвэл та одоо яваад 205 намарт очиод ангитайгаа танилцтаа хэмээн бол одоо хэлсэн. За ингээд нөгөө багш маань маш их ирч хүч одоо маш их одоо баяр баясгалтайгаар одоо хамгийн анхныхаа шав нэртэй уулзсан. Тэгээд маш их сэтгэлийн хөдлөлтөөр бол тэрээр явж утсан. За ингээд 2 давхар үед гараад 205 номер руу одоо ойртох тусам бол маш их одоо чимээ шуугаан тэгээд олон одоо тийм хүүхдүүдийн орлож хашгирах дуун одоо сонсогдож байсан. За ингээд нөгөө багш маань ангийн хаалган дээр очиод одоо уртаар одоо амьсгаа авчид өөрийгөө тайвшруулад ангийн хаалгыг татаад ортол тэнд одоо нэг анги гэж хэлэхэд нэлээд хэцүү үйл явдал тэнд болж байсан. Яасан гэхээр хоёр нь тэнд одоо ноцолдож, нэг нь тэнд хөгжим сонсож, бусд нь тэнд одоо тойр цууж юм ярилцаж, хоорондоо одоо хөөцөлдөж гүйсэн тийм орчинд тэр багш маань явж орсон. За ингээд тэр багш маань өөрийг нь хараад бол хүүхдүүд тайвшраад суух байх гэсэн үзлээр бол ширээр болгосон. За тэгээд багшийн ширээний өмнө очиж зогсоод одоо зогсон бол хэдийгээр зарим нэг хүүхдүүд түүнийг анзаарсан, зарим нэг хүүхдүүд анзаараагүй ч гэсэн бол хүүхдүүд хизээч одоо тийм 50 байдлаар ширээндээ суух төлөв бол байхгүйсэн. За ингээд бүх хүүхдүүд дор хийж байсан зүйлүүдээ хийсээр л байсан. За ингээд багш яасан гэхээр зэрэг хэсэг хугацааны дараа чимээгүй байцгаа хэмээн нэлээд одоо чанга дуугаар ширээгээ зохиж авсан. Яг энэ цагт хүүхдүүд яасан гэхээр зэрэг дөнгөж сая ухаарсан мэтэ бүгд дор хийж байсан зүйлээ түр орхон багш руу бол анхаарал хандуулсан. За ингээд багш юу гэж хариулсан бэ гэхээр зэрэг бол би танаа ингээд өнөөдрөөс эхлэж багшлах болно. Би танаа ингээд багш байна. Тийм учраас та нар чимээгүй сууцгаа гэж бол хэлсэн. За ингээд бол хүүхдүүд түүнийг сонсоод бол чимээгүй суух нь бүгд харин инээж одоо хоорондоо доогдохгүй болж манай ангийн багш гинэ хүүхдүүдээ хэмээн одоо бие биендээ хийж бол одоо яжилж байсан. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа багш маань яасан гэхээр бүр нэлээд ууртай байдлаар чимээгүй байцгаа хэмээн одоо зандарсан. За үүний дараа яасан гэхээр зэрэг багш юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдүүдээ бүгдээрээ танилцъя. Намайг тэр гэдэг. За тэгээ та бүхэн бол өөртөө энэ манай ангийн сурагчид учраас яг сурагч хүн ямар байх хэвээр яг л тэр байдлаар ширээнд очиж суу гэж бол нэлээд зандрангуй байдлаар хэлсэн. За тэгээ хүүхдүүд бол эхний удаа шинэ багш учраас одоо очиод бол суудалтаа суусан. За гэтэл хэсэг хугацааны дараа багш юу гэж шийдсэн бэ гэхээр зэрэг бол хүүхдүүдэд нэгэн сонирхолтой зүйлийг санал болгосон. За юуг санал болгосон бэ гэхээр зэрэг хүүхдүүд бүгдээрээ хамтдаа
Нэг нь тоглоом тоглоё гэж бол хэлсэн. За тэгээд тэр хүүхдүүд тэр үгийг сонсоод бол одоо багштай итгээгүй. За тэгээд яасан гэхээр багш одоо юу гинэ гэж асуудал бол хамтдаа бүгдээ тоглоом тоглоё хэмээн бол багш нь санал болгосон. Хизээч өмнө ямар ч багш одоо тэр хүүхдүүдтэй хамт бол тоглоом тоглоё гэдэг тийм санааг бол тавьж байгааг учраас хүүхдүүд бол аюулгүй сонирн байдалтай хүлээж авсан. За ингээд бол хэсэг хугацааны дараа багш тоглоомын дүрмийг тайлбарлаж өгөөд юу шилсэн гэхээр зэрэг та нар энэ тоглоомыг өөртөө зохионо. Тэгээд өөртөө энэ тоглоомоо тоглох юм аа. Тэгээд энэ тоглоомны дүрм нь болохоор зэрэг бүгдээрээ та нар өөртөө дүрмээ зохионо. Харин би тэрхүү одоо дүрмийн одоо хариуцлага болох тэр шийдвэрлийг нь онох болно. За ингээд та нар өөртөө дүрмээ зохиоо гэж бол хэлсэн. За тэгээд тэр харин шийдвэрлийг бүгдээрээ яаж хийх вэ хэмээн одоо хүүхдүүдээс асуусан. Гэтэл хамгийн хонь сууж байсан нэг хүүхэд багшаа бүгдээр энүүгээр шийдхий хэмээн ширээнд ороос нэг нь ташуур гаргаж ирсэн. За тэгээд тэр ташуурыг багш аваад хүүхдүүдээс энүүгээр шийдвэрлийг өгөхөд та нар зөвшөөрж байна уу гэж бол хэлсэн. За тэгээд бол хүүхдүүд зөвшөөрж байна гэх нэгэн зэрэг гараар өгсөн. Тэгээ багш тэрхүү ташуурыг бол самбарын хажуугаас үлгөөд хэрвээ одоо дүрмээ зөрчсөн хүн байх юм бол энэ хүү ташуураар бол ташуурдах болно гэж бол хэлсэн. За ингээд хүүхдүүд дүрм зохиож одоо тоглох болсон. За ингээд л яасан гэхээр эхний хүүхэд гараа өргөд багшаа би надад нэг санал байна гэж хэлсэн. За тэгээд тэр охин босч ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр багшаа үснээс сулгаагаад гэдэг юм хаяа хүүхдүүд тэгээд үснээс сулгаасан хүүхдийг бол одоо хоёр ташуурдъя гэж бол хэлсэн. За тэгээд багш хүүхдүүдээс асуусан. Та нар энэ саналыг зөвшөөрж байна уу гэсэн. Хүүхдүүд бүгд тийм ээ багшаа зөвшөөрж байна гэж бол хариулсан. За тэгээд дараад нь бол бас нэг банд гараа өргөд тэгээд багшаа надад нэг санал байна гэсэн. За тэгээд багш нь сонссон. Тэгтэл юу гэж хэлсэн хэрэг заримдаа багшаа үзэг алга болчдөг юм аа. Тэгээд үзэг хулгайс хүүхдийг 5 ташуурдъя гэж бол байсан. За багш энэ саналыг хүүхдүүдээс асуухад хүүхдүүд бүгд зөвшөөрж байсан. За ингээд бол бүгд дор дорноос санал хэлсээр байтал нөгөө санал нэлээд олон санал болсон. За хамгийн сүүл тэр анги хамгийн бүдүүн нэг сурагч босоод багшаа заримдаа хоол алга болчдөг юм аа. Тийм учраас хоол хулгай хийсэн хүнийг 50 ташуурдъя гэж бол хэлсэн. За тэгээд энэ хүү саналыг бол багш нь сонсоод хүүхдүүдээс асуугаад энэ саналыг та нар зөвшөөрж байна уу гэж бол хэлсэн. За тэгээд хүүхдүүд зөвшөөрж байна гэж хариулсан. За энэ хүү бол одоо яасан гэхээр зэрэг бол тэрхүү дүрмийг бол бүх хүүхдүүд багш нь хуулуулж бичүүлээд за энэ цагаас эхлээд та нар бол энэ хүү дүрмийг бол мөрдөх нэ. Хэрвээ энэ дүрм одоо алдагдах юм бол та нар хариуцлага үүрэх болно шүү дээ гэж бол хэлсэн. За ингээд бол тэр цагаас эхлээд маргааш нас нь эхлээд тэр анги бол маш их дигтэй, маш сайхан анги болж хувирсан. За ингээд тэр анги бүхэл бүтэн 1 сар, 2 сар, 3 сарын туршид үнэхэрийн одоо гайхамшигтай сайхан томото дигтэй тэгж хичээлээ явуулдаг гэсэн. За ингээд бол тэр ангийн нэр хүнд бас тийм биш одоо өмнөх байсан муу байдал нь одоо баг угаар алга болж үнэхээр сайн анги болж байгаа тухай одоо сургуулийн өдрөлгөд хүртэл хурж тэднэр хүртэл одоо талархалтайгаар хүлээж авч одоо багшид хүртэл маш их одоо талархаж байсан. Гэтэл нэгэн өдөр одоо хамгийн одоо хүнд шийдгэлтэй нэгэн одоо дүрм болох одоо хоол хулгайд алдагдах дүрм зөрчигдсөн. За ингээд багш яасан гэр бүх хүүхдүүдийг дуудаад ангид нь одоо өдөр одоо хоолдог байсан ингээ. Тэгээд тэр хоолдог ширээн дээр нь одоо багш нь тэр дараа гүйжчихэд бүх хүүхдүүд нь сууж байсан сандлыг хартал нэг ширээн дээр 2-5 давхарлаастай байхыг багш олж харсан. За ингээд энд хэн сууж байсан бэ гэж бол багш асуусан. Тэгээд ангийнхаа нэг хүүхдээс асуугаад хэн сууж байсныг нь бол мэдэж авсан. За ингээд ангидаа бүх хүүхдүүдэд дуудаж оруулаад суулгаад хүүхдүүдээс асуусан. За манай анги дүрмээ зөхиогоод 3 сар болоход нэг ч одоо муу зүйл гараагүй. Үнэхэрийн одоо сайхан одоо байсан. Тэгтэл өнөөдөр хамгийн анхны хамгийн хэцүү шийдгэлтэй ийм бол одоо дүрм зөрчигдлөө. Тийм учраас одоо бүгдээрээ энэ тухай ярилцъя. За тэгээд тэр хоолыг хэн хулгай хийсэн бэ? Хилээч гэж бол хэлсэн. За тэгээд бол хэсэг хугацааны дараа хүлээсэн боловч шин ч одоо би одоо хулгай хийсэн юм одоо шударгаар хилээгүй учраас бол багш нь тэр хулгай хийсэн хүүхдийг дуудаж бол чи гарч ир гэж бол хэлсэн. За тэр хүүхэд гарч ирээд яагаад чи хоол хулгай хийсэн бэ хэмээн багшийг асуухад тэр одоо уйлж эхэлсэн. За ингээд бол тэр хүүхэд яасан бэ гэхээр уучлаарай багшаа. Би маш их өлсөж байсан учраас одоо энэ хоолыг бол хулгай хийж идсэн юм а гэж бол хэлсэн. Тэгээд тэр хүүхэд юу гэж хэлсэн гэхээр өөрийнхөө амьдралын бүхэл зовлон ярьсан. За надад одоо ээж аа байдгүй. Тэгээд би үнчин тэгээд намаа гэх хүн байдгүй. Тэгээд үнэхээр би одоо байранд амьдардаг. Тэгээд заримдаа би байрны хоолнд цаддаггүй. Тэгээд үнэхээр надад хэцүү байдаг учраас уучлаарай багшаа би хулгай хийсэн юм а гэж хэлсэн. За ингээд бол тэрээр хэлэхдээ юу хэлсэн гэвэл манай одоо босоод хүүхдүүдэд ээж аав байдаг. Тэгээ ах дүү нар байдаг. Тэд нар ирж уулздаг, тэд нар тусалдаг, тэд нар хоолонд чихэр жимс ингээд өчнөө зүйлсийг авчирж өгдөг. Харин надад авчирж өгөх хэн ч байдаггүй. Тийм болохоор надад айгүй хэцүү байдаг юм а гэж өмнө хэлсэн.
За үүний дараа багш яасан гэхээр зэрэг нэлээд бодол болж байж байсан. За тэгээд хэрвээ би энэ хүүхдийг өршөөх юм бол хэрвээ шийдэхгүйгээр өнгөрөөх юм бол эргээд манай хэцүү байдалд орно гэдэг багш маш сайн мэдчихсэн учраас шийдэхээс өөр аргагүй байсан. За тэгээд хэдийгээр тэр хүүхдийг өрөвдөж хайрлаж байсан ч гэсэн шийдэхээс өөр ямар ч зам түүнд байгаагүй юм аа. Тэгээд багш тэр хүүхдийг яасан гэхээр зэрэг бол хувцаа тайл гэж бол хэлсэн. Тэгээд хувцаа тайлтал бол тэрээр бол үнэхэрийн туранхаа үнэхэрийн аимшигтай тийм ядруу биетэй тийм хүүхд байсан. Тэгээ багш тэр хүүхдийг 50 дашуурдахад юм үлдэх үгүй юу гэдэг асуулт тэр багшд ирж маш их бол эмзэглэж байсан. Тэгээ яасан тэр багш бол өөрөө ирэхгүй бол дашуур аваад түүнийг дашуурдахаас өөр аргагүй байсан учраас далаагаад бол дашуурдах гээд яг ихний дашуурдалтыг хийх гэж байтал багшаа гэдэг хонос нэгэн хүүхд орилох шиг болсон. За тэгээ багш зогсоод бол хартал хамгийн хойдлын ширээнд сууж ирсэн нөгөө бүдүүн хүүхэд гараа өргөд бол босоод ирсэн байсан. Тэгээ тэр хүүхэд юу гэж хэлсэн бэ гэхээр багшаа би наадахны чинь оронд 50 дашуурдуулъя гэж бол хэлсэн. Тэгээд тэрээр уйлж бол үнэхээр наадаханд чинь хоол байхгүй. Тэгээд үнэхээр өнчин тэгээд харах хүн хинч байхгүй учраас тэрээр ийм зүйл хийж багшаа наадахаа уучлаач. Харин би таны оронд 50 дашуурдуулъя гэж бол хэлсэн. За ингээд бол яасан гэхээр зэрэг тэр ангийн хүүхдүүдээс багш асуугаад тэр хүүхдийг бол 50 дашуурдсан. За ингээд тэр бүдүүн хүүхэд 50 дашуурдуулсны дараа уйлж тэр хүүхдийг тэрвэрж би чиний хамгийн сайн найз байх болно. Би чамд туслана. Би чамд байгаа бүхний хуваалцах болно. Энэ цагаас эхлээд чи миний хамгийн сайн найз юм шүү гэж бол хэлж байсан юм аа. Тийм ээ. Энэхүү цөөхөн дээрээс бид нар үнэхээр өнөөдөр бидний амьдралын хамгийн сайн найз хин юм бэ? Бидний амьдралд байдаг хамгийн сайн найз минь бидэнд өнөөдөр юу хийж өгд юм бэ? Үнэхээр бидэнд хамгийн сайн гэж хэлэгдэх тэр найз минь миний төлөө бас өөрийнхөө төлөө сайшаагдах ямар зүйлтэй юм бэ гэдэг зүйлийг бид нэр одоо хүртэл бол асууж асуудаг байж болох юм. Хэдийгээр өнөөдөр бидэнд үнэхээр сайн найзууд байдаг ч гэсэн яг л ийм шин сэтгэлийн сайн бидний өмнөөс бүх ял зэмийг үүрч чадах тийм найз байдагсан билүү. Тэгвэл өнөөдөр хүн төрөлхтөнд ялангуяа сонгогдсон бидэнд зориулагдсан Бурхны хүү болох Есүс Христ бол бидний төлөө золигдсон хамгийн дотны сайн найз байсан юм аа. Тэрээр биднийг өвхөх ялдаа байтал үхлээс минь аврахын тулд өөрийнхөө ариун бие зохицыг үхэлд тушааж мөн дахин амилж бид бүхнийг энэ ертөнцид мөнхийн амьдрах тэр боломжийг бий болгож өгсөн ийм хамгийн сайн дотны найз байсан юм аа. Үнэхээр Есүс бол бидний хамгийн дотны найз юм шүү. Тэрээр бол яасан гэхээр зэрэг өөрийнхөө амьдралын бүхий л зүйлийг бидэнд зориулж, бүхий л амьсгалах хийж байгаа ажил тэгээд бүхий л өдрүүдийг бидний төлөө зориулж, энэ дэлхий дээр бидний төлөө загалмаа дээр цуглагдаж нас урсан ийм дотны найз юм байсан юм аа. Та тэгвэл ийм сайхан найзтай учраас энэ найзыг үргэлж хайрлаж бас энэ найздаа үргэлж талархаж байгаасаа хэмээн би танаас хүсэх байна. За тэгээд Есүс бидний хамгийн сайн найз юм аа хэмээн Библи бидэнд өгүүлж байна. Бүгдээр 1-р Коринт номын 1-р бүлгийн 9-с 11-д хамтдаа уншицгаая. Бурхан бол итгэмжит. Та нар бол түүгээр дамжуулан түүний хүүн болох бидний эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм аа. Тийм ээ. Ах トゥ нараа Есүс эзэн өнөөдөр биднийг дуудаж байна. Тэрээр өнөөдөр биднийг энэ дэлхий дээрээс сонгосон юм. Тэрээр өөрийнхөө хамгийн дотны найз байлгахаар таныг сонгосон юм шүү. Тэрээр таны төлөө, танд тохиолддог, амьдралчсан тохиолддог бүхий л хэцүү бэрхшээлүүдийг шийдэж өхийн тулд таныг өнөөдөр тэрээр дуудаж сонгосон юм аа. Үнэхээр та Есүстэй нөхөрлөхийг, Есүсээр дуудагдсан нэгэн байхыг хүсэж байна уу? 10 дээрээс ах トゥ нараа та нар бүгд адилхан юм ярьж хоорондоо хагарал гарахгүй байж харин адил бодол, адил шүүлт дотор нэгдхийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би танараас хүсэмжлэн гуйя гэж хэлсэн. Тийм ээ найзуудаа. Үнэхээр өнөөдөр бидний хамгийн дотны найз маань өөрийнхөө ариун нэр дээр биднийг нэгдээч хэмээн дуудаж байна. Өнөөдөр бид нэр хэдийгээр Есүс Христэд итгэж түүний сүмд явж түүний үгийн дагуу амьдрдаг гэж ярьдаг хэдий ч гэсэн тэр болгон түүний хүсэл зоригт нийцэх хэмжээнд нэгдэж чаддагсан билүү? Өнөөдөр бид нэр сүм бол нэг бие юм аа. Есүс Христийн бие юм. Бид бол сүмийн нэгэн эргэтнүүд юм аа хэмээн ярьдаг хэдий ч гэсэн яг л нэг эргэтэн нөгөөдөө хэрхэн холбоотой байдаг шиг хоорондоо тийм сайн хайраар холбогдож чаддагсан билүү? Бид нэр өнөөдөр гизээ тэжээхийн тулд гар хөдөлдөг шиг өнөөдөр хоол олж идэхийн тулд уураг тарих бие махбод хөдөлдөг шиг нэгнийгээ тэжээхийн тулд та өнөөдөр юу хийж чадаж байна? Нэгэндээ хоосон хонж байхад нь түүнийг хоолтой хонуулахын тулд та түүний төлөө өнөөдөр юу хийж чадаж байна? Бидний эзэн
Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ бид бүхэнд нөхөрлөл, нэгдэл бас жинхэнэ найз байх тэрхүү боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ дэлхий дээр ирсэн. Есүс өөрийнхөө үгэнд дамжуулж хэлэхдээ та нар бол миний хүүхдүүд юм. Та нар бол миний найзууд юм гэж бол хэлсэн байдаг. Тийм ээ. Та бол Есүсийн хамгийн дотны найз юм шүү. Есүс яг л таныг бүхий л ял зэмлэл, бүхий л үхэл хагцал бүх зүйлээс Есүс таныг чөлөөлж чадсан. Та тэгвэл Есүсийн төлөө юу хийж чадах вэ? Өнөөдөр бидэнд Есүс авсан тэр агуу хайр, тэр агуу их уучлал нөхөрлөлийг бид нэр юугаар хариулж өгч чадах вэ? Бүгдөө дахиад нэг ишлэг хамтдаа хуваалцъя. 1-р Коринт номын 3:16-аас 17 дугаар зүйлийг бүгдээ хамтдаа уншицгаая. Та нар өөрсдөө Бурхны сүм мөн. Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэмээн Бурхан хэлж байна. Тийм ээ. Таны бие махбод, таны над бие чинь Бурханаас өгөгдсөн бие махбод юм шүү. Таны дотор Бурхны ариун сүнс оршиж байд юм. Тэгвэл та Бурхны ариун сүнсээр хөдөлгөгдөж, Бурхны ариун сүнсээр та хөтлөгдөж амьдрах болтугай. Бурхны ариун сүнс бидний оюун бодлоос үргэлж сайн зүйлийг, бас үргэлж зөв зүйлийг гаргаж байдаг. Тийм болохоор бүгдийг эзэнд итгэж, эзний нэрээр залбирч, хүн болгон Есүс Христийн заасан замын дагуу түүний хамгийн дотны найз байхын төлөө байцгаая. Есүс бидэнд та нар бие биенээ хайрлаж, бие биендээ түшигдэм болж амьдраач хэмээн зааж сургасан байдаг. Үнэхээр бид нар хөршөө өөрийн адил хайрлаж чадна гэдэг тэр агуу зарчмыг хүлээн зөвшөөрж өнөөдөр сүмд явдаг. Тэгвэл та өнөөдөр тэрхүү зарчмаа хэр сайн биелүүлж байна вэ? Эзэн Есүс Христ энэ дэлхийн төгсгөлд, энэ дэлхийг устгах, энэ дэлхийг сүнэх тэр цагт биднийг ирж авахдаа биднийг хөршөө хэрхэн хайрлсан бэ хэмээн асуух тэр цаг мөчид таны зүрх сэтгэл хариулахад бэлэн байна уу? Бид бүхэн энэ зүйлийг бас бодууштай л зүйлээ нэгэн. Хэрв хэн нэгэн Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг бас устгана гэж бол эзэн хэлсэн байдаг. Үүний нэг адил та хэрвээ өөрийнхөө сүм болох энэхүү биеийг мөн өөрийнхөө сүм болох энэ ариун сүнсний энэхүү оршихуйг устгах юм бол, өөрөөр хэлэх юм бол буруу зүйлд ашиглах юм бол, буруу байдлаар хэрэглэх юм бол та устгагдах болно гэж хэлсэн. Бид Есүс Христийг бүрдүүлэгч эд эрхтнүүд гэж өөрсдөө хэлдэг. Хэрвээ тэгвэл нэг эрхтэн өвдөхөд нөгөө бие маань нөгөө хэсэг нь хэрхэн шаналдгийг бид нэр сайн мэдгүүлээ. Үгүй ядчил хурууны үзүүрт нэгэн өргөс ороход бидний бие махбод хичнээн өвдөж шаналдаг үлээ дээ. Үүнтэй адилхан бид бүхэн сүмийнхэн найз нөхдөө өөрийнхөө Христ дотор хамгийн хайрлаж байх ёстой тэр хүний өвдөж зовход хэр сайн өвдөж, хэр сайн шаналж байна вэ? Энэ асуултыг бид бас өөртөөс асуухад илүүдэхгүй болов уу гэж бодож байна. Эзэн биднийг хайрын дотор үйлчилж, хайрын дотор хамтдаа нэгдэж, нэг нь өвдөхөд нөгөө нь шаналж, нөгөөдөгтөө тус болох тийм боломжийг бүрдүүлж байгаа ч юм биднээс хүсэж байна. Эзэн биднийг нэгтгэж, эзэн бидний хамгийн дотны найз байсан юм шүү. Та Есүсийг өөрийнхөө найзыг болохыг хүсэж байна уу? Бид нэр өнөөдөр хэн нэгэн алдартай хүний найзахыг маш хүсдэг. Тэгвэл өнөөдөр бид нэр тэр алдартай хүн маань бидний амьдралыг шийдэж өгч чаддаг болов уу? Тэр алдартай хүн маань бидний амьдралд өөрчлөлтийг оруулдаг болов уу? Тэр алдартай хүн маань биднэрт тусалж чаддаг болов уу? Харин бид нар тэр алдартай хүнээс агуу энэ ертөнцийг бүтээж, энэ ертөнцийг хайраараа хочиж, энэ ертөнцийн дээр хайраараа бүхнийг аварч, бүхний төлөө өөрийнхөө агуу мөнхийн ам бүх зүйлийг бүх гайхамшигтай тэр алдар хүндийг золиослж чадсан тийм найзгаа, тийм сайхан найзаа бид нэр бахархах ёсгүй гэж үү? Тэр бол бидний хамгийн бахархах тийм хамгийн сайн найз юм. Тийм учраас энэ цагаас эхэлж та бүхнийг бидний эзэн болох энэхүү Есүс Христэд бүх оюун бодол, бүх амьдралынхаа асуудлуудыг даатгаж өгөөч хэмээн хүсэж байна. Бидний найз бидний асуудлыг сонсоод залхдаггүй юм. Бидний найз бидний асуудлыг сонсоод шийдэхийн тулд сэтгэл зүрхээ гаргаж биднийг сонсож хүлээж авт юм. Үнэхээр Есүс бол бидний хамгийн гайхамшигтай найз юм шүү. За ингээд эцэст нь би та бүхэндээ дахиад нэгэн ишлэл хуваалцах гэж байна. Тэгээд 1-р Иохан номын 1-3 дээрээс бүгдээр уншицгаая.
За тэгээд энд хэлэхдээ бид үдсэн сонссноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр та нараас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бидний нөхөрлөл нь эцэг ба түүний хүү Иесус Христтэй нөхөрлөл билээ гэж хэлсэн. Тийм ээ. Та бидний Иесустэй нөхөрлөл мөнхийн мөгөд үрдийн нөхөрлөл юм шүү. Энэ нөхөрлөл юугаарч солж болшгүй, бас юугаарч бид энийг өөрчилж чадшгүй тийм нөхөрлөл юм аа. Тийм учраас та бүхнийг Иесустэй улам илүү ойртооч. Түүний хамгийн сайн найз нь байгаа чимээ хүсэж байна. Иесус бидэнд хамгийн ихээр ойртож, хамгийн сайн найз байхыг хүсэж байна. Та тэгвэл хүсэж байна уу? Та түүнд ойртож, та түүний хамгийн дотны найз нь байгаач. Яг бүгдээрээ залбирцгаая. Агуу эзэн минь тэгээд биднийг сонгосон талархаж байна. Тэгээд та биднийг ивэж өгөөч. Тэгээд эзэн минь та миний хамгийн дотны найз байх. Мөн бидний хамгийн дотны найз байхыг хүссэн танд талархаж байна. Тэгээд та бидэнд өөрийнхөө энэ дэлхий дээр ирсэн бүхий л үйлчлэл бүх зүйлээ зөвхөн бидний төлөө зориулсан талархаж байна. Тэгээд та бидний мөнхийн өмхөд найзлах тэрхүү агуу найз минь байгаад маш баяртай байна. Та биднийг хамгийн дотны хамгийн сайн найз минь байгаад талархаж байна. Эзэн минь энэ бүгдийг би танд талархалтайгаар бас урам зоригтойгоор хэлж байна. Аамен.